Яг 50 жил цуг байлаа шүү дээ. Нөгөө дэвтэрэн дээр Эрдэнэ тод ялган тороо гэж бичдэг байсан шүү дээ. Одоо өөрийгөө зураач гэхээр ичээд идэг. Гарын дүүтэй гэхээр гомдчих гээд идэг. Тийм л нэг хүн багам да. Өссөн юм болохоор аав ээж нь байсан юм болохоор их сайхан санагддаг. Аавын тухай нэг дурсамж ярьчих юм. Түмний нэг зураг контент. Аав маань Сэлэг аймгийн хүн байсан. Уул магш мэрэгчлээ л хүн л дээ. Тэгээ би 10 дахь хүүхэд нь ба. Манайх эсгээс 11 үл. Ээж маань эртэн гэрцэн маа зулаа гэж хүн байл. Аавчаас 11 үлээ. Тэрсэн өссөн дөө. Дамбаасангийн дүүлэн гэж хүн байна да. Манай уул мэрэгчлэн багш хүн. Түүхийн багш хүн. Гэхдээ багшаараа ажиллаж исэн бас хажуугаар нь цэргийн газар мазар ер нь хийгөөг ажил байхгүй шахав. Олон янз бүрийн ажил хийж исэн юм лээ. Тусгай тийм одоо 10 жилийн сургууль Тэмс юм шиг одоогоор бол. Тийм сургуульд онц сурж исэн гин лээ. Тэгээ яг нь тэр чинь доо ямны үед шүү дээ. 43 онд доо ям бичих өсгөтэй сайн. Нэлээ сэргэлэн тийм цаваал хүүхэд байсан баг л та. Он сурдаг гэхэр чинь. Тэгээд доо яманд авч ирсэн юм билээ. 17 та хүүхэд очижсэн баг шүү дээ. Тэгээ аамаа сүлд гайхаж ярьдаг л байсан. Наавгата яахаар асан дээр өгж явах хүүхдийг цэд молдоо гэдэг авдаг байсан юм бол та. Тэгсэн чинь 80-аад онд одоо Орос хэл дээр л дээ. Маогийн би комиссар байсан хүн дуртахад битсэн юм бэл. Тэгээ тэн дээр орсоор орчуулагдсан. Тэр номыг анх үзээд юу яаж ийсэн юм. Маавг дөрөж ийсэн юм байна. Зэтэн бол ямар ч хэр бортог суугаагүй тийм баг залуу хүүхдийг дэрэгдээ авч үн ч байдаг гэсэн юм л да. Байдаг юм байна л да. Амиа өгөхөс усахгүй. Баг залуу хүүхд чинь. 43 онд очсон гэдэг чинь. Тэгээ 49 он хүртэл цуг байсан гэдэг баг шээ. Ялгантай 10 жилд. Зүгээр цэцэрлэгээс яваад 5 дахь анги төгсөлт ялгант байсан. Ялгантай одоо баг амархан хүүхд шахах болж байгаа шүү. Одоо би чинь манайх ялгант 76 онд очсон байдаг. Тэгээ ч одоо тэнс хаш баг 50 жил боллоо шүү дээ. Байгальгүй баха. Одоо аав маань ээж одоо ми эмээ болох нь би огт мэдэхгүй л. Эмээгийн эмээ юм биш үү? Алхаа уран цэндгээд хүн байсан юм бэл. Тэгвэр богд хааны шатар юу? Ойтолч. Уран хатгамал хийдэг. 46 онд манай ус чинь нэг ус урсгалаар 25 жил байгаа их өсөрс тэр үедээ их нэлээ өргөн тэмдэглэсэн юм л. Тэгээ тэнд Монголын эмэгтэйчүүдийн дунд уралдаан зарлаад одоо гар урлагийн уралдаан л та. Тэгээд дал гарцсан эмгэн одоо хөшин төрүүлж исэн гэсэн битүү ингээд аргал угац хоёрыг битүү ингээд юугаар зөө орооч ойд. Тэгээд тэр нь арвчны хэмжээтэй гэсэн баг шүү. 2 м шахаад юм. Тэгээд сүүлд бүжээнэн гэдэг хүн биш л одоо улаан армийн тэрийг ирэхэд нь дуусгаж исэн гэсэн. Угаасаа нэг нүур тахлах сайн юмнуудаар тэр үед гадны зочдтой байрдаг гэсэн баг л та. Тэгээ одоо актер хувьсгалын музей гэж байд юм. Одоо байдаг юм болов уу юм бол. Тэнд байдаг юм гинлээ. Тухайн үед зөвлөлт. Одоо бол Орос албан ёсолтой баг л та. Өнхөөд манай нэг том ах байсан үрхий. Өөд болцсон л. Тэр маань харин намайг бодвол мэрэгчлийн зураач хүн шүү төгөл төр гэж тэр хоёр маань. Сугуй соёл хэл өгсөн. Бас тийм мэрэгчлэрээ ажиллаж хийж ийсэн. Тийм босод. Манай ач өөрхөн зурчих гээд байгаа. Авьяас хоосонгүй юм бэл. Тэгээд ах ичнэр хүүхдүүдээс бас нэг хоосонгүй босод байдгийг шүү. Тэгээд очиргоо тэгээд тэрүүгээр хоолоод идэх гэсэн усуд байхгүй. Юу н авьяастай ментал гэж би харж л байд. Гойхон нэгдүгээр авьяас байсан баг. Хоёрдугаарт тэр орчимч байсан ах ичнэр зураад ахаар очин нөхцөлж байсан. Аавч бас босолтон болоод намайг их дэмждэг байсан юм л. Тэр үуч нэг зөвлөлтийн огнек сэтгүүл үүдэг гэсэн шүү дээ. Тэрний чинь гоолд дандаа уран зураг гардаг байхгүй. Уран зургийн тэр юу бото хэвлэлүүд явал яадаг байсан, хэвлэдэг байсан. Тэрий чинь цуглуулад огнек сэтгүүл өөрөө яана, захиаж авна. Тэгээд надад
тэр голын зургийг дандаж бэлдээдэг гэсэн. Өө манай нэг ялгантай нэг амбарууд байдаг байсан юм да. Тэрийг ч шалаар нэг би хүүхдийн болохоор өөдөн татчих. Яа нэг гэсэн юм байхгүй шүү. Тэрийг шалаар ингээд тараацсан. Тэрийг нэгээр үзээл тэгээд үгүйсэж ил. Одоо Ленинград гээд боддог шүү дээ. Тэр чинь 25 төгрөг гээд жоохон үнэтэй л байсан баг. Тэр чинь Орслог урт байдаг гэсэн юм. Одоо би цаад ертөнцийнхийг дааж мэдэхгүй юм да тэрнээс. Оросын юу зургийн хэрэглүүд бол сайн шүү дээ. Тэгэл гар зургийн уралдаан ханы сонин гас гадна. Жил болгон гар зургийн уралдаан зарлана. Тэрэнд 90 төрүүлнэ. Тэр үе чинь нэг найрамдал цуслангаар явах эрхийн бичгээс хягдаг байсан. Тэгээд тэнд чинь би ч одоо нийтдээ 3-4 удаа явцсан байна. 100-ны 3-т нь яваад өвлийн 1-т нь явж л байсан. Нөгөө жил болгон нөгөө тэр шагналынхаа жугамаар пионер зослон яваад гэнэ. Манай дүү болохоор тодорхой явдгөө. Тэгээд тэр үе чинь нөгөө Батог цагтагч мөнгөтэй төлбөртэй байсан юм уу явсан биш. 100 яасан юм бэл. За ах нэг яваад адилхан дүүгийн нэг яваад игээд. Тэгээд тухайн үед нэг хөлөмөр цуслан ингээд одоо энэ улаанталгаан тийш хэлж байгаа. Би сайн мэддэг юм аа. Хөлөмөр цуслан ингээд ээгдээд. Тэгээд манай сургуулийн багш нар багшаар нь явсан юм бэл. Тэгээд сүүл толгой багш над ярьж байгаа. Дамаа сонгоо үнэхээр юу юм байж. Цаг үеэс төрүүлсэн хүн байж. Тэр чинь 85 оны үе баха. 85 оны 100 баха. Аавыг нөгөө багш гэдэг утгаараа өрсөн юм бэл. Тэгээ нэг хүүхдүүдтэй ингээ яслаг өгөөч нэг арайч лекц биш байх л та. Өгөөч гэдэг. Өөрөө. За одоо удахгүй 21-р зуун гарнаа хүүхдүүд. Мэдээллийн зуун болно. Тэр мэдээллийн зуунд та нар живчихгүй тул далайд живчихгүй тул гэхээр толгоогоо сэнгэлэх хэрэгтэй шүү. Боловсралтай болох хэрэгтэй. Толгоогоо ихлэ сэнгэлээд аваарай гэж хэлжсэн юм лээ. Тэгээд нэг гар утсмаас гараад одоо технологийн ертөнцийн чинь бид нар танилцаад удаж шít. Тэгээд танаа авч үнэхээр ийм цаг үеийг харсан хүн байж тээ гэж. Бүр мархаж ярьж иж билээ. Нөгөө зурчаас авиас шаардна. Тий. Нилээн өндөр авиас. Одоо их авиас гэх юм уу? Зурч чадвар мод шаардна. Тэр утгаараа л хүнд юм л дээ. Ер нь тэгээд сургуульд би ороод гарч ирсэн юм аа. Төсөөлгийн дундд. Тэгэхэд бол юу юм бэлээ. Нилээ чадaltaй авиастай хүүхдүүдээ уран зургийн юунд наваад бусууд нь болохоор аль ширмэр гэдэг л Монгол зураг мөр. Тийм да явчихдаг юм бэлээ. Хоёрлаад багш нар ч угаас хараад ажлыг хараад мэдчихэж байгаа шүү дээ. Одоо олоолаа болсон. Хөө охин хоёртой. Тэгээ хоёр маань тусдаа гараад гэрүүлтэй болоод одоо зөвхөн аж цай гэхэд 5 хүн шүү дээ. Манай гэрүүлийн хүн ч одоо манай нөгөө ангийн дорж хотын Эрдэнэс хүн гэж бүсгүй би. Event төгч таны технологийн ухаалаг шийдэл Эрдэнэт iStore. Хамтран ажиллагч Сэнгүүн Construction хязгаарлагдмал хариуцлагатай компани. Чанарыг сонгож ирээдүйг өнгөлөе. Би одоо энэ хоёр зүг манай Эрдэнэт хотын маань ой болж байгаа шүү дээ энэ жил. Тэгээ одоо энэ нэг яг жоохон өмнөхөн хийсэн юм аа. Одоо миний ард байгаа Эрдэнэт үлдрээс төрсөн Өдөрийн Баатар Гавьяатууд хөрөх зураг байгаа. Энэ цаадах нь болохоор Зэдэнбол дарга тухайн MS гэж байсан юм даа. Байсан юм бил. Мэд үсэн страйк. Тэрний дарга тэгээд Эрдэнэт үлдрийн анхны захирлын бэлгүүд ээ. Тавгсан захирал Монголын талаас. Энийг би нэлийн дээхэн эхэлсэн байсан. Энэ жил одоо ойгоороо досгоч гэх санаатай. Энд бараг 70 гаруй хүн байгаа шүү. Би нөгөө баталгаатай болохын тулд өөрсдөө рүү явуулаад тэгээд үнэлгээ авдгийг. Тэгэхгүй бол өөрсдөнд нь үзүүлэхгүй бол тэр чинь үр хүүхдүүд нь үзүүлэхгүй бол юу бол та. Адилхан болж байгаа үг нь би бас зарим нь танихгүй шүү дээ. Ер нь тэгэж мухарлах хэрэгтэй л дээ. Бүр зарим нь бүр ботоо зургийг юу хэвлүүлээд авсан усүсэнд байгаа шүү дээ. Тэгэхээр их л талархсан баярлсны сэтгэл юм билгүй тий. Гэхдээ одоо нэг цохих газар нь Эрдэнэт үйлдвэр маань үнэлж авах байлгүй дээ гэж би найдаж байгаа. Тэр тал дээр чих нэлээ нааштай байгаа бах. За яста тоосонгүй. Гэхдээ ямар ч байсан одоо зөвхөн би харандагаар хийсэн зураг байдгийг. Хүмүүс хөргөлтөө.
Тэр маань баг 100 гарцсан шиг юм байли. Замын ихэнх нь аваагүй тэгээд зураг аваагүй. Яг одоо ч нөгөө техник хөгжсөн болохоор фэйсбүүкээр авангуудаа өөртөө татаад авчихдаг байх л та. Сая хэд би болгоны анхдагч нэг зурлаа. Одоо яг эхнээсээ дуусчлаа. Тэгэхэд бас нэг 50 60 хүн байгаа шүү дээ. 60 70 ч юм байна. Анхны долоо тэгээд 6 хүн 5 хүн цааслаад нэг нь очир хөтөлбөр өгөөд. Тийм гонигтой түүхтэй босоод шүү дээ. Чавс ч гэсэндээ өөрөө тэгээ ярга цус хэрэгт нь утгалж байгаа эцэст нь өөрөө яг баримт байхгүй л байх л та. Зөв тэгээ өгсөн л гэдэг юм бэл. Ааш яваад бөөрийн хаалганд яваад тэгээ амжилттай боллоогүй тэр оройн. Тэгээ яг тэр чинь битүүн өөдөр гэж байгаа шүү. Усгсан юм шиг. Өөрийнхөө цус хэрэгээ гардаж үйлдүүлээд. Тэгээ тэр утгаар нь би их тийм саар л хийсэн. Шоронгийн камерч байгаа юм шиг. Тэр чинь үйл явдал 3 сард болсон явдал. 3 сарын 1-нд байна. Намын хурал гэдэг хойно болсон юм л шүү дээ. Тэр тийм утгатай юм байгаа. Түүхийн судалж иж түүхэн зургийг зурхгүй бол зөв баяр ёслолын байдалтай зураад муугаа шүү дээ чинь нэг. Дандаа сэлбэтэд алуулчихсан ус үзэж чинь. Одоо миний чадал доо баах юм да тиймээс. Уул нь сансын бол зөндөө байд юм уу. Сонирхолж ярихад бараг 50 мянган хүүхэд залуучууд хойшоо явж гадагшаа явж боловсрол дийцсэн байдэн шүү дээ. Тэгээ тэдний тухайч байд юм уу. Тэгээд тэр 70 он гэхэд цэцлэмбалийн үед юм л л дээ. Шинэ үсгч явах үедээ сургад амархан л үсгэж байх л. Боловсролтой болсон гэж бичиг үсгт их ард ирэхдээ бичиг үсгтээ болсон гэдэг мөсөн байгууллагаас шагнуулж ирсэн юм тийм. Манай ус. Тэр чинь их том гавьяа шүү дээ. Тэр мэрийг түүхийг өгөөсөн бүтээл хий гэсэн бодол байдгийн бол. Тэр зүгээр нэг жоохон хүүхэд сургууль жорог жоохон хүүхэд шүү дээ. Жоохон ми дүрсэл үлдсэн би тийм. Тэрээс очиргүй тоглож монголоо жүжиглээд тэр юм тоглолт бол байхгүй шүү дээ. Тэр сэлэг сунгад адилхан гэдэг утгаараа ширэгдсэн юм шиг байна. Тухайн үед чинь болор эрдэнэ гэдэг та нар мэдвэрлээд байна. Одоо энэ эрдэнэ төвл дээр үйл хэлцэн дарга байлаа шүү дээ. Тэр өөр бас олбог нэг залуу байд. 3-4 хүүхэд шалгуулаад тэгээ би сонгож ирсэн. Одоо сайхан. Бас нэг багын төрх маань үлдсэн болохоор надад бас эвтгэл байт. Одоо манай ангиас чинь олонний танил осоо чинь хэн байж штэ. Одоо гадаад иргэн сайд байсан. Их тайм гээд. Та. Тэр. Манай ангийн багш дуу хөгжим багш байшиг өгöd хүн байлаа. Багштайгаа тэгээд бид нэг цуглаад зундаа нэг багшигаа очиж нэг иргэд тойронгоод бас нэг цай хоол болоод тийм уулзалт жил болгон жоохон удамжил маягийн болчлоо. 4-р жилд 10 төгссөн. Тэгэл ажлын параметр нэг сургуульд нэг явах гэж үзээд. Тэгээд тухайн үед бийж одоо тэгээд юу хийж тий. Одоо бодоход. Би одоо өөрийгөө магтаж ярьж байгаа юм биш шүү. Нэг үеийнхнээс нэгдүгээр ах очиж байгаа. Тэгээд хоёрдугаар нөгөө бас нэг худлаа өмнө юм хийдэг болохоор нөгөө нүүдүүдээс арай жаахан юу маягт. Дээгүүр маягт. Тэгээ би чинь эндээс юм сурахгүй гэдэг тийм гачин огорхон бодол төрдөг юм биш хүүхдэд. Нэг үеийнхнээс юу болохоор ажил хийгээд нэг амьдрал явуул сайхан шиг санагдаад байгаа шүү дээ. Дулаан станцт хэвснээ үйлдвэрт Эрдэнэт үйлдвэрт ингээл ажиллаж байгаа л. Тэгээ сүүлийн одоо 20 гаруй жил ажилгүй байлоо. Ажилгүйч явах удаа тэгээд босон болоог юм хийгээл. Анхны 7 стац бол одоо энэ байна да. Энэ арт байгаа энэ хөрөг зураг. Энд ч одоо нэлээд цаг хугацаа орсон, нэлээд ч хөдөлмөр шахавсан шүү. Тэгээд одоо тэр чинь нэг тухайн үед нэг хэвлэл байсан юм аа. Ойд зориулсан. Энэ усуудын хөрөгийг түүх намтартай. Тэгэл би өглөөд нөгөө түүхийг уншаал тэгэл өдөр нь эрсүүгээ гаргаж байсан. Тэр нь одоо арай дөхөмтэй судлаад зурхаар арай дөхөмтэй юм уу гэж надад санагддаг байсан шүү дээ. Бахархалгүй яах вэ? Одоо нөгөө бага наснаас аавчтайгаа цуг байсан үе их нандин үе шүү дээ. Тэгэхээр бас их сайхан байдیں۔ Тэгээ бас энэ чинь манай Монголд 1-2 хон хот ил нэг шүү дээ. Тухайн чинь манай Эрдэнэт хот шиг байшин барилгууд нь шинж байлаа. Орчин нөхцөл нь шал өөр байсан шүү дээ. Их сайхан хүн амьдрах таатай хамгийн сайхан хот байсан баг шүү.
Одоо ч юм уу. Одоо ингээ 50 жил болчихлоо шүү дээ. Хойч чинь хялганд чинь Эрдэнэ хотын нэг хороо байсан юм чинь. Сургуулийнхаа нөгөө дэвтэрэн дээр Эрдэнэ тот хялганд хороо гэж бичдэг байсан шүү дээ. Яг 50 жил цуг байлаа шүү дээ. Манай гурван ач маань Эрдэнэ хотын Орхон аймгийн усууд байв. Төрөх хүүхдүүд нь. Манай найз нөхд болон Эрдэнэтийн уугуул Эрдэнэтийг анх болцоолж исэн илгээтэй эзэд ах эгч нар аав ээж маань. За тэдний өөр удам болсон Эрдэнэтийн уугуул бүхий л ард ирэхэд хүмүүстэй түүхт 50 жилийн ой баярын мэнд хүргээд миний хороогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Түмний нэг зураг контент